Яагаад хүний бие дутаг ороод өвхөөс өмнө эсэргүүцэх чадвараа алддаг вэ? Би өөрөө хутгалуулж үзээгүйч өвдсөн хүмүүс нь хаваалцаж болно шүү. Энэ асуултыг сайн бодоход ойлгомжтой. Примат амьтдын өвдөлтийн мэдрэмжтэй төвцөнтэй холбоотой. Өвдөлт нь биднийг гэмтлээс хамгаалахад тусалдаг сул тал нь өвдөлтөөс айдаг. Энгийн хүн хуруугаа арчихад тэмцэх чадвар 20%, хуруугаа зохиход 40% бордог. Хүмсний өрөвсөл дарагдахад 60%, саахан зохиолоход бүрэн чадваргүй болно. Бие мах бодит том хутаг орсны дараа шууд цус гарах, булчин чангарах, гормон ялгарах, өвдөлтийн дохиод амжих зэрэг урвал үүсдэг. Тэр агшинд өвдөлтийн дохиод тархийг бүрхэж, мэдрэлийн систем хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог. Энгийнээр хэлбэл тархины сүлжээ доголцсноор тэмцэх чадвар алдагддаг. Зөвхөн байнга зүгтдэг эсвэл өвдөлт тесвэрлэх цургалтанд орсон цөөхөн хүмүүс л хэдийгээр өвдөлт тесвэрлэж зүсэгдсэний дарааж тодорхой хөдөлмөр чадвартай байдаг. Тууштай хүсэлтэд адреналинаараа дэмжигдсэн тохиолдолд эсэргүүцэж чадна. Гэхдээ энэ нь ховор. Бид энгийн хүмүүс өөрсдийн хүсэл зорилготоо хэтих итгэх хэрэггүй. 1-7 хоногч бүрэн сахих чадваргүй бол өвдөлтийг яаж даван туулах вэ? Том судсанд орсон тохиолдолд цусны даралт огцон бурч хараа бүдгэрэх ухамсар алдагдана. Хэрэг хинж туслахгүй бол ухамсар алдахын өмнө үнэлэхээ аманд нь 100 цорынгаа арга. Ингэснээр гэр бүл өөрийгөө таних нь амархан болно. Хевлээ дутаг орсны дараа булчин хуухран гөрүүлсэн хөдөлгөх чадваргүй болно. Булчин хуухралт гэж юу вэ? Боксд дэлгэний цохилт хүртсэний дараа яагаад хөдөлж чаддаггүй вэ? Бэлэг өөрөө өвдөлтийг мэдэрдэггүй ч эргэн тойронд олон мэдрэлийг агуулдаг. Зохигдсон тохиолдолд хэвлийн булчин хуухран ундаг. Энэ нь биеийн хүчнээс хамаарахгүй 100 кг Британий хүчтэн эсвэл 50 кг Японы цагдаач адилхан. Тоглоомын стан төлөвт орсонтой адилхан. Үүнтэй харьцуулахад хокинг хурдан хөдөлдөг мэт санагдана. Нэг цохилт ч ингэж болохоор. Хүний гол булчингууд хэвлийн нуруунд байдаг. Энэнд хүн гэмтэл авал зүгээр л зогсох болно. Би жижигхэн байхад шувууны өндөг авах гэж модноос унсан. Хэвлийгээ газар дуулах үед хашгирч чадаагүй. Хэрэг булчин хугаралтыг ойлгохгүй бол хөл татахыг санаарай. Хөл татсан үед бусад булчингуудаа хянах боломжтой ч татсан булчингаа хянах боломжгүй. Зүгээр л ахиж хараад байх боломжтой хашгирах нь өвдөлтийг багасгана. Цусны даралт буурах нь биеийг хаалттай даралтын сав гэж ойлгож болно. Цусны даралт тогтвортой байх нь хооллож, хайр сэтгэлээс эхлээд дуу хөгжим хүртэл бүх зүйл чухал. Том судсанд орохгүй ч дотор эргэтэн цус алдна. Олон хүн адреналин ихсэж өвдөлт мэдэхгүй, буцаж дайрна гэж төсөөлдөг. Гэхдээ бодит байдалд цусны даралт буурч тарих хүчил төрөвчгүй болж хараа, яриа, сонсгол бодол алдагдана. Энэ үед та бараг үхсэн гэсэн үг. Гэхдээ мэдээнд 10 гаруй хутгалуулсан хүмүүс тэмцэн тохиолдол бий. Гэхдээ энэ нь ховор. Энэ дэлхийд цөөхөн хүн л гол дүр, ихэнх нь NPC. Тиймээс ихэнх хүмүүсийн үйлдэл нь чамайг юу вэ гэх мэт. Уушгинд орсон тохиолдолд илүү аюултай, амьсгалын хавраг, тусгаарлагч булчингууд зохицуулдаг. Тэр уушиг нөхөрсөн бол агаар орж гамсгал богдно, эсэргүүцэх ярихчгүй. Мэдээж сэтгэл зүйн нөлөө. Утга бид орсныг хараад бүхэн айд сандардаг. Бодит зодон агшинд шийдэгдэг. Жишээ нь том биетэй залууныг хараад тэр даруй ялагдана. Эцэст нь хэлэхэд эдгээр тайлбар миний хувийн таамаглал. Бүгд энэ талаар тусаж хийх хэрэггүй шүү. Эвлэлдэг нийгэмд хинж хутгалуулах хэрэггүй.